Наранбаяр сайдаас хажуу сууж байна. Би өнөөдөр өглөө 2 багштай уулзлаа. Эдмийн ерөнхий шалгалт сурагчтай уулзлаа. Тэр нийгмийн хичээлийн шалгалтын дээр манай Монгол улсад ямар солонгос жүжигч ирсэн бэ гэж асуудаг нь одоо босрлын ямар яг ойлголт юм бэ? Одоо ч хөл толгой нь олдох байлаа шүү дээ. Хинээс юу асууж байгаа нь ойлгомжгүй болцсон. Шижир гишүүний асуултад хариулъя. Сая яг энэ хэсэг нь нэлээд таслагдаад нийгмийн сүлжээгээр зөндөө явчихсан яг энэ асуулт. Би өөрийн бүр биеэр гүн ямар сони ингээ харлаа. Нийгмийн ухааныхын шалгалтад байна. Тэгээд их байна. Нэг тийм уншихад нөгөө нэлээд төвөгтэй ийм их байна. Солонгосын жүжигчид Монголд ирээд ийм ажлыг хариуцаж явсан ийм байна. Нэг тийм текст. Тэгээд тэрнээсээ задлаж асуусан байна. Энэ үгнийх нь үүрэг нь юу байсан, яасан гэд. Энэ зөвийг нь холбож одоо хариулна гэсэн. Ийм байсан. Тэгэхээр шалгалтын техникүүд сонирхолтой янз янзын текстүүд авчираад уншуулад тэндээсээ логикийн зөв гаргалгаа гаргаж ийн үү гэдгийг л харах зорилготой ийм одоо асуулт байсан. Тэгээ тэр хэсгийг зүгээр тэр нэрийг нь тавиад нэг жүжигчний тухай асуулаа гэдэг. Тэр жүжигчний тухай асуусан юм юу ч байхгүй. Тэр зөвхөн ихтэй холбоотой л асуултад байна. Ер нь иймэрхүү шалгалтын техникүүд байдаг. Та бүхэн ч гэсэн янз янзын шалгалт өгж ирсэн байх. Хэлний